Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Та өнөөдөр ганцаардаж байна уу? Найз нөхөд, ойр дотны хүмүүсээс тусгаарлагдсан юм шиг танд санагдаж байна уу? Хэрвээ та Христэд итгэгч хүн бол тэгэд та ганцаардалтайгаа тэмцэж байгаа бол би танд нэг зүйлийг чухалчлан хэлмээр байна. Та яг одоо юу байхгүй байна вэ гэдэгт биш. Харин танд юу байна вэ гэдэгт анхаарлаа хандуулаарай. Учир нь Христэд итгэгч хүн бүрийн хувьд Бурхан өөрөө хамгийн ойр дотны найз нь болдог. Тэр бидэнтэй хэн хүнээс илүү ойр дотн байж чаддаг. Хамгийн гол нь Бурхан эцэгтэйгээ хэр ойр дотн байх вэ гэдг нь биднээс өөрсдөөс шалтгаалдаг юм. Тиймээс хамтдаа ганцаардсан үедээ хэрхэн Христэд итгэж найдан түүнтэй ойр дотн байхыг сурж авцгаая. Хамтдаа доктор Стенлиг өгдөж авцгаая. Бид бүгдээрээ эрт орой хизээ нэгэн цагт ганцаардалтай тулгардаг. Бид ганцаардлаас зайлсхийхин тулд бүх хүчээрээ зүтгэдэгч ганцаардал бидний хэнийг ч ялгадаггүй юм. Улмаар бидний зарим нь төрхөн зүрийн ганцаардлыг мэдэрдэг бол харин зарим нь ганцаардлаас салж чадхааргүйгээр хүлэгчгсэн байдаг юм. Тэгвэл өнөөдөр би та бүхэнтэй ганцаардлын талаар ярилцахыг хүссэн юм. Ганцаардал яг л биднийг нүмерэн авсан хар үйл мэт, мөн өтгөн манан мэт байдаг юм. Өтгөн манан дунд төөрсөн хүний хувьд яадаг вүлээ? Хаашаал харна манан харагддаг шүү дээ. Гэтэл ганцаардлын үед бидний гадна талд биш. Бидний дотор оршиж байгаараа үүнээс ч илүү зовлонтой юм. Хамгийн гол нь цаг хугацаа явах тусам ганцаардал улам хүчээ авч байдаг юм. Эцэст нь би энэ ганцаардлаасаа ангижирч чадахгүй юм байна гэсэн цөхрөлд автаж эхэлдэг. Үнэхээр ганцаардал бол бидний амьдралдаа мэдэрч болох хамгийн таагүй, хамгийн шаналгаатай мэдрэмжүүдийн нэг. Өнөөдөр бидний эргэн тойронд ганцаардалд автсан үе олон хүмүүс байна. Ганцаардал үнэндээ хэнийг ч ялгадаггүй юм. Та хичнээн баян байсан, хичнээн алдартай байсан, эсвэл хичнээн ядуу, хичнээн боловсралгүй байсан ялгаагүй. Ганцаардалд автахдаа тулбал бүх хүн ганцаарддаг. Ганцаардал нь хүний амьдралд үл анзаарагдан байдлаар орж ирдэгч, хүчээ авах үедээ хүнээр санаанд оромгүй зүйлсийг ч хийлгэх хүчтэй байдаг юм. Магадгүй өнөөдөр хэрвээ та маш ихээр ганцаардаж байгаа бол би таныг сайн ойлгож байна. Би тэр шаналл, тэр өвдөлт, тэр зүрх шимшрэм зовлонг маш сайн мэднэ. Найдвар тасарч, өөрийгөө ямар ч хүчгүй, арчаагүй болсон мэтэр мэдрэх ямар байдгийг би мэднэ. Өтгөн манан төөрсөн мэт болж, гарах гарцаа олж харахгүй төөрч бүдчин явах ямар байдгийг би мэднэ. Урт харанхуй хонглын үзүүрлүү ширтээ төгсгөлөөс нь өчүүхэн төдийч гэрэл олж харж чадахгүй байх ямар байдгийг би мэднэ. Бидний дотроос хүлж бидний гарах гарцгүй мэт болгон зовоодаг тэр мэдрэмжийг би мэднэ. Үнэхээр ганцаардал гэж юу болохыг би амьдралаараа амссан маш сайн мэдэх хүний нэг. Гэвч нөгөөтэйгүр Бурхан бидний ганцаардал дунд орхичихдгүй гэдгийг ч би бас мэднэ. Учир нь бид ганцаардал дунд амьдрах нь хизээж түүний хүсэл байгаагүй. Харин Бурхантай хамт байж түүнийг таньж мэдхийн тулд хэсэг хугацаанд ганцаараа байх цагийг гаргах нь үнэхээр сайн хэрэг. Харин эсвэргээрээ миний ярьж байгаа энэ зүрхийг хоосруулж сэтгэлийг зовоодог аимшигтай ганцаардал бол тис өөр зүйл юм шүү. Бурхан хүнийг ийм аимшигтай ганцаардал дунд амьдруулахын тулд бүтээгээгүй. Учир нь ганцаардал бидний амьдралыг бүхлээр нь сүрүүлэх хүчтэй юм. Та хардаа ганцаардал биднийг нэг бол хортмоо зуршил руу хөтлөнө. Нэг бол биднийг Бурхан өд хөтлөнө. Өнөөдөр олон хүн ганцаардсанаасаа болоод арх, тамхи, хар тамхинд донтож байна. Олон хүн гэр бүлээд сусуусны дараа архинд ордог. Яагаад тэр вэ? Ганцаардлын мэдрэмжээс зугтахын тулд. Учир нь ганцаардал гэдэг бол холбоо тасрахын нэр юм. Хэн нэгний холбоо тасарсан юм шиг тэр мэдрэмж бидний дотор үгээр илэрхийлэхийн аргагүй тавгүй байдлыг бий болгодог. Зарим хүмүүс ганцаардсанаасаа болоод амьдралын ёс бус хэв маягийг сонгодог. Зарим нь ганцаардлаасаа ангижрахын тулд бодлогогүйгээр гэр бүл зохиож өөрийгөө улам бүр хүнд байдалд оруулдаг. Зарим нь ганцаардлаасаа зугтахын тулд өөрийгөө ядарч унтлаа завгүй байлгадаг. Тэр утгаараа ганцаардал нь ихэвчлэн эрүүл мэндийн асуудал дагуулж амьдралын хугацааг богиносгодог. Зарим хүмүүс тэр их ганцаардлыг дэвшиж чадлагүй амиа хорлдог. Өөрийгөө бүрэн тусгаарлагдсан бүхнээс тасарсан мэдрэмжинд автах үедээ бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй, гадуурхагдсан мэдрэмжинд автах үедээ олон хүнд цаашид амьдрах ямар ч утга учир байхгүй болсон мэт санддаг юм.
Яг л орчлон ертөнцийн дунд ганцаараа нэгэн арал дээр байгаа юм шиг. Бусад бүх хүнээс бүрэн тусгаарлагдсан мэт мэдрэмж төрж эхэлдэг юм. Тэгээд тэд юу гэж боддог вэ? Амьдрал утгагүй юм байна. Би үүнийг дааж явж чадахгүй юм байна гэж боддог. Тэгээд захаа бичиж үлдээгээд амиа хорлдог. Магадгүй яг одоо сонсогч таны дотор би ингэж амьд яваад яах юм бэ гэсэн бодол төрж байгаа бол, бүх зүйлээс таслагдж, тусгаарлагдсан юм шиг санагдаж байгаа бол би танд чухалчлан хэлье. Найз минь, амиа хорлох алхмыг хизээж битгий сонгоорой. Учир нь инглээгээд таны буюу таны эргэн тойрондох асуудлууд шийдэгдэхгүй. Өөр гарц бий. Өөр илүү найдвартай, илүү төгс төгөлдөр гарц гэж бий. Тиймээс аливаа хүн ганцаардлын хүлээсэнд хүлэгдэх юм бол энэ тэр хүний амьдралыг бүхэлдэн сүрүүлэх аюултай гэдгийг бид юуны өмнө ойлгох хэрэгтэй. Өмнө хэлсэнчлэн ганцаардл хүнийг маш хортой муу зуршлууд руу хөдөлдөг. Гэтэл ганцаардлаасаа зугтахын тулд гим нүглийн замыг сонгох нь өөрөө тэр хүний амьдралыг маш хурдан дороотуулдаг юм. Тэр чигээрээ тэр хүн улам бүр ганцаарддаг. Учир нь гим нүгэл бидний бурхантай харилцах харилцаанд төдийгүй, бусадтай харилцах харилцаанд ч саад болдог. Гим нүгэл нь ганцаардлын манан дунд төөрж яваа хүнийг бүр ч илүү хэцүү зовлонтой болгож орхидог юм. Тиймээс гим нүгэл хортмоо зуршил, амиа хорлолт нь ганцаардлаас ангижрах арга зам хизээч болж чадахгүй гэдгийг бид хатуу ойлгох хэрэгтэй. За тэгвэл амьдралдаа тулгарсан тэрхүү ганцаардлын асуудлыг бид яаж ялан дийлэх боломжтой юм бэ? Энэ боломжтой юу? Энэ асуудлыг шийдэх ямар нэгэн шийдэл бий юу? Мэдээж шийдэл бий. Тиймээс өнөөдөр би та бүхэнд ганцаардлаасаа ангижрах чинь туслах алхмуудыг хэлж өгөхийг хүсэж байна. Өмнө бид дурдсан төгс арга зам бий гэж. Тэгвэл ганцаардлыг ялан дийлэх эхний алхам нь ганцаардлаа хүлээн зөвшөөрөх явдал юм. Үнэн дээр ганцаардна гэдэг нь гим нүгэл биш. Ганцаардлаа хүлээн зөвшөөрнө гэдэг ч гим нүгэл биш. Библиэс харъя. Шинэ гэрээний 2 дугаар Тимот номын 4 дугаар бүлгийн 16 дээр Илч Паул ингэж хэлсэн байна. Бүгд намайг орхисон гэж хэлж байсныг та санаж байна уу? За бүгдээ Библиэс харъя. Шинэ гэрээ номын 2 дугаар Тимотийн 4:16-д Илч Паул юу гэж хэлснийг өмнө дурдсан. Бүгд намайг орхисон гэж тэр хэлж байсан. Бидний ганцаардах үед бидэнд ямар мэдрэмж төрдгийг бидний эзэн Есүс сайн мэднэ. Учир нь тэр хэн хүний мэдэрч үзээгүй тэр аимшигтай ганцаардлын зовлон өөрөө туулсан гэдгийг бид мэдэх хэрэгтэй. Тиймээс тэр биднийг бүрэн ойлгодог нэг. Жухам тийм л учраас Еврей номын 4 дугаар бүлгийн 16 дээр Бурхан нэгэн гайхамшигтай амлалтыг бидэнд өгсөн юм. Үнэхээр Еврей номын 4 дугаар бүлэгт бичигдсэнчлэн бидний төлөө зуушлан залбирдаг нэгэн байгаа. Тэр бол бидний аврагч их эзэн Есүс Христ. Тэрээр бидний зовлонг ойлгодгүй нэгэн биш. Харин ч бүх талаараа бидэнтэй адил соригдсон, бидний сул дорой байдал, мөхөсдлийг хамгийн сайн ойлгодог нэг юм. Тиймээс ч Еврей номын 4:16 дээр инхүү хэлсэн байна. Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нэгүслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нэгүслийн хаан ширээнд зоримгоор очицгоё гэсэн байна. Тэгэхээр бидний хийх ёстой эхний алхам бол түүний өмнө зоригтойгоор очиод эзэн минь ээ, би ганцаардаж байна хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх нь. Цаашилбал ганцаардлаас ангижрах дараагийн алхам бол Есүс Христтэй харилцах дотн харилцааг бий болгох явдал юм. Магадгүй та Христэд итгэж хүн биш байж болно. Тэгээд та дотроо надад Христ итгэлийнхээ юмыг ярих хэрэггүй. Би ганцаардаж байна. Надад зүгээр л бодиттой шийдэл хэлээд өгөөч гэж хэлж биж болох юм. Тэгвэл би танд бодиттой шийдлийг өгөөд байна шүү дээ. Найз минь, яагаад бодиттой шийдэл мөн болохыг би одоо танд хэлж өгье. Бурхан таныг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн юм. Үүндээ Бурханд таны эсвэл миний хэрэг байхгүй. Тэгвэл тэр яагаад биднийг бүтээсэн юм болоо? Бидэнтэй нөхөрлөхийн тулд бүтээсэн. Өөрийн хайрыг бидэнд илэрхийлэхийн тулд бүтээсэн. Тэр бидэнтэй хамт алхаж бидний дотор бидэнтэй хамт амьдрахын тулд бүтээсэн юм аа. Тиймээс Бурхан бидний төлөө юу хийсэн юм бэ? Тэр өөрөө хүн болон энэ дэлхий рүү ирсэн юм. Түүнийг Есүс Христ гэдэг юм. Тэгвэл Есүс Христ яагаад энэ дэлхийд ирсэн юм бэ? Та бидний гим нүглийг цагаатгаж бидэнд нүглийн уучлалыг өгөхийн тулд ирсэн юм. Христээр дамжуулан Бурхан бидэнтэй эвлэрсэн гэдгийг Библиэд тунхаглахаар ирсэн юм. Энэ юу гэсэн үг вэ? Энэ Бурхан биднийг өөрөөс нь тусгаарлаж байсан гим нүглийн асуудлыг шийдэж бидэнтэй эргээд холбогдсон гэсэн үг юм. Эвлэрсэн гэдэг нь Бурхан бид хоёрын нөхөрлөл эргээд сэргсэн гэсэн үг юм. Тиймээс энэхүү золилт, эвлэрэл, аврал, уучлал гэдэг үгс нь бүгд нэг агуулгыг илэрхийлж байгаа юм. Энэ нь бид Бурхантай нэгдэж, Бурхан эцэгтэйгээ эргэн холбогдсон гэсэн үгийг илэрхийлж байгаа юм. Тиймээс найз минь,
та бид хоёр Бурхны дүр төрхөөр мөн Бурхны төлөө бүтээгдсэн гэдгээ ойлгох хэрэгтэй. Найз минь, Бурхан чамайг бүтээсэн. Чи бол Бурхныг хайрлахын тулд, Бурхантай нөхөрлөхийн тулд бүтээгдсэн. Харин түүнээс ирсэн Христээс өөр хинч юу ч чамайг Бурхантай эргүүлэн холбож чадахгүй. Тиймээс найз минь, би чамд хэлье. Өнөөдөр Бурхантай харилцаанаас илүү биднийг сэтгэл хангалуун, амар тайван, баяр хөөртэй, урам зоригтой болгодог зүйл энэ дэлхий дээр үгүй. Магадгүй та баян хүн байж болно. Тиймээс хүмүүс таныг хүлээн зөвшөөрдөг байж болно. Гэхдээ үнэн хэрэгтээ нэг зүйл л бидний зүрх сэтгэлийг жинхэнэ дүүрэн болгодог юм. Энэ бол Бурхан ба түүний хүү Христтэй харилцаагаар дамжуулан ирэх тэр жинхэнэ амар тайвнаар дүүрэн болгогддог юм. Тиймээс найз минь, хэрвээ чи ганцаардлын хүлээснээс ангижрахыг хүсэж байгаа бол Бурханд итэг. Түүний илгээсэн Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээж ав. Түүний өмнө гим нүглээ гимшиж, түүний өмнө ирээд, түүний дүр төрхөөр бүтээгдсэндээ талархаарай. Мөн түүний дүр төрхөөр амьдрч чадаагүйгийнхэн төлөө гимшээрэй. Тэгээд түүнд итгээрэй. Түүний хүүхэд болсон гэдгээ илэрхийлээрэй. Өөрөөр хэлбэл Есүс таны төлөө загалмай дээр амиа өгч таны бүх гим нүглийн төлөөсийг бүрэн төлсөн учраас түүнд итгэсэн мөчид бүх гим нүгэл чинь үрд уучлагдсан гэдэгт итгээрэй. Тэгээд түүний өмнө ирээд чин сэтгэлээсээ залбираарай. Бүтээгч Бурхан Аав минь ээ. Би хэдийгээр таны дүр төрхөөр бүтээгдсэн ч үүнийгээ мэдэхгүйгээр амьдарч таны өмнө гим нүгэл үйлцсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би танаас тусгаарлагдсан гэдгээ мэдэж байна. Харин одоо би тантай эргэн холбогдохыг хүсэж байна. Би уучлагдахыг хүсэж байна. Би таны хүслийн дагуу хүн болон шинжлэгдэхийг хүсэж байна. Та миний гим нүглийг уучлаач. Намайг өөрөөс минь миний амьдралыг сүрүүлж буй энэ ганцаардлын хүлээснээс авраач хэмээн чин сэтгэлээсээ залбираарай. За харин хамтдаа энэ цагт 2 дугаар Коринтын 5 дугаар бүлгийн 17-18-ыг гаргаад уншийе. Энд Илч Паул Коринтын чуулганы итгэгчд зориулан урам зориг өгөхийн тулд ийхүү бичсэн байна. 17-18. Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шин бүтээл мөн. Харах тун хуучин нь өнгөрч шин болсон байна. Энэ бүхэн Бурханаас ирдэг бөгөөд тэрээр биднийг Христээр дамжуулан өөртөөгөө эвлэрүүлв. Ийхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ гэсэн байна. Үнэхээр Бурханы хүүхдүүд болсон бидний хувьд бусад хүмүүсийг Бурхантай эвлэрэхэд нь болон өөр хоорондоо холбогдоход нь туслах үүрэгтэй юм. Тиймээс жинхэнэ эвлэрлийн үйлчлэл бол чуулганы үндсэн үйлчлэл юм. Чуулганы жинхэнэ утга учир, зориг үүнд л оршиж байдаг юм. Бид Бурханы эвлэрлийн үйлчлэлийг хийж байгаа хүмүүсүүд мөн бусад хүмүүс тэдний амьдралыг жинхэнэ утга учиртай амьдрал болгож хоосон бүхнийг нь дүүрэн болгож өгдөг түүнийг таниулах нь бидний үндсэн үүрэг юм. Тэгэхээр бидний хийх ёстой эхний алхам бол ганцаардлаа хүлээн зөвшөөрөх явдал байсан. Энэ бол гим нүгэл биш ээ. Харин хоёр дахь алхам нь бүтээгч Бурханд итгэж түүний хүү Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авч түүнтэй хувьчилсан харилцааг тогтоох явдал байх нь. Цааш нь харъя. Ганцаардлаас ангижрах дараагийн буюу 3 дахь алхам бол бурханлаг найз нөхөдтэй болох явдал юм. Би энд ямар ч хамаагүй найзтай болох тухай яриаггүй гэдгийг зөвөр ойлгоорой. Харин би энд бурханлаг найз нөхөдтэй болох тухай яриад байна. Учир нь буруу хүмүүстэй нөхөрлөх нь бидний амьдралд маш их хор хөнөөл учруулах эрсдэлтэй байдаг. Харин бурханлаг найз нөхөд биднийг Бурхан руу хандуулдаг юм а. Эсвэргээрээ буруу хүмүүстэй нөхөрлөх үед таны ганцаардал улам бүр нэмэгдэх болно. Учир нь Бурханы эсрэг нүгэл үлдэж байгаа нэгэн хизээж сэтгэл амар амьдарч чаддаггүй юм. Гим нүгэл биднийг Бурханаас тусгаарлаж, бидний Бурхантай харилцах харилцаанд саад болдог юм. Тиймээс буруу хүмүүстэй нөхөрлөх нь таны Бурхантай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлөө зогсохгүй. Улам илүү таныг ганцаардал руу хөтлөх болно. Одоо миний хэлэх зүйлсийг анхааралтай сонсоорой. Ганцаардлыг давж ороход бидэнд ямар төрлийн найз нөхөд хэрэгтэй юм бэ? Бидэнд ийм төрлийн найз нөхөд хэрэгтэй. Нэгдүгürt тантай хамтдаа инээж чадах хүн хэрэгтэй. Хэрвээ чи түүнтэй хамт инээж хөгжилдөж чадахгүй байгаа бол тэр хүн чамд ганцаардлаас чинь гарахд чинь тусалж чадахгүй гэсэн үг. Хоёрдугаарт тантай хамт залбирч чадах хүн хэрэгтэй. Тэр хүн Бурханд хандан хэрхэн залбирхаа мэддэг байх. Мөн чамтай хамт залбирч чаддаг нэгэн байх ёстой. Гуравдугаарт чамайг ойлгодог. Чи юу туулж байгааг чинь мэдэрч чаддаг хүн байх ёстой. Дөрөвдүгээрт чи нууцаа хуваалцсан ч хизээж бусдад задруулахгүй бүрэн итгэмжтэй нэгэн байх хэрэгтэй. Энэ бол маш чухал.
Тиймээс би дахин давтан хэлмээр байна. Таныг ганцаардлаас ангижрах чинь туслаж чадах найз чинь тантай хамт инээж чаддаг. Тантай хамт залбирч чаддаг. Таныг сайн ойлгодог нэгэн, нууцыг чинь хадгалдаг бүрэн итгэмжтэй нэгэн байх учиртай юм шүү. Өнөөдөр хүн нэг бүрт ийм л төрлийн найзууд хэрэгтэй. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ та ийм төрлийн найзтай байхыг хүсэж байгаа бол та сайн сонс. Та өөрөө хэн нэгэн ганцаардсан хүнд ийм найз нь байх ёстой юм шүү. Хэрвээ та хэн нэгэнтэй хамт инээж хөгжилтхийг хүсэж байгаа бол өөрөө ч бас түүнтэй хамт инээж сурах хэрэгтэй. Хэрвээ та хэн нэгэнтэй хамт залбирч байхыг хүсэж байгаа бол та өөрөө ч бас бусадтай хамт залбирч чаддаг нэгэн байх хэрэгтэй. Мөн бусдыг ойлгодог, тэдний дотор юу болж байгааг мэдэрч сонсдог хүн байх шаардлагатай. Нууцыг нь хадгалдаг, итгэмжтэй, итгэлийг нь дааж чаддаг байх хэрэгтэй. Учир нь буруу төрлийн нөхөрлүүд хүнийг сүйтгэдэг юм. Харин зөв төрлийн найз нөхөд хүнийг бурхан руу улам ойртуулж, бие биерүүгээ ч гэсэн ойртдог юм. Одоо миний хэлэх гэж буй зүйлсийг мөн анхаарлаа сонсоорой. Бурханлаг найз нөхөд гэдэг бол таны амьдралд бурханы өгсөн бэлэг мөн боловч та тэр хүнийг бурханы оронд тавьж болохгүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Довчлон хэлэх юм бол бурханыг орлох хүн биш. Харин бурханыг чиний амьдралд илэрхийлэн харуулж буй нэгэн байх ёстой юм. Тэр хүн чамайг хүнд хэцүү нөхцөл байдал дунд чинь урам өгч, бурхан чамтай хамт шүү найз минь гэж сануулж байх учиртай нэгэн байх ёстой. Харин хэрвээ тэр хүн таны хувьд бурханыг орлогод эхлэх юм бол та тэр хүнээсээ хитрхи хамааралтай болох болно. Тэр хүн чинь таны туулж буй зарим нэг их дарамтуудыг чинь мэдэрж эхлэх болно. Тэгээд эцэст нь тэр хүн танаас залхаж холдох болно. Тэр тохиолдолд таны ганцаардал улам бүр нэмэгдэх болно шүү. Харин эсрэгээр бурхан хизээж биднийг орхидоггүй юм. Бид бурханаас хичнээн зуурсан тэр хизээж ядардаггүй. Тэр хизээж биднээс залхадаггүй юм. Эзэн алдарших болтугай. Учир нь тэр хязгааргүй хүчтэй. Харин ч тэр биднийг зөвхөн өөрт нь бүрэн итгэж найдаасаа гэж хүсдэг юм. Гэхдээ нөгөө төвөр тэр биднийг бурханлаг найз нөхөдтэй болоосоо гэж хүсдэг. Хүнд хэцүү цагт биднийг тэрвэрж, бидэнд урам зориг өгдөг. Бурхан руу биднийг чиглүүлдэг бурханлаг найз нөхөдтэй болоосоо гэж тэр хүсдэг юм. Би чиний төлөө залбирч, бурханд чин сэтгэлээсээ хандан гуйж байгаа шүү найз минь. Тэр чамайг энэ бүхнийг даван туулж, ялалтад хүргэнэ гэдэгт би итгэлтэй байна. Би чамтай хамт байж, чиний ачаанаас чин үүрэлцсэн энэ замыг хамтдаа туулна гэдгийг санаарай гэж хэлэх тийм л бурханлаг найзууд бидэнд хэрэгтэй юм. Найз минь, өнөөдөр би итгэлийн амьдралдаа нэгэн чухал зүйлийг үнэхээр сайн ойлгож авсан. Нас ахих тусам ямар ч үед хамт байх итгэлтэй найзуудын үн цэнийг хүн улам илүү ухаардаг юм билээ. Тиймээс бурханлаг үнэн ч сайн найзтай байх шиг сайхан зүйл гэж үгүй юм шүү. Зарим хүмүүс надад та номлогч хүн юм чин бурхантайгаа л хамт байхад болно үсттэй гэж хэлдэг. Танд бусад хүмүүсийн хэрэг байгаа юм уу гэж асуудаг. Тийм биш ээ. Би чин тантай л адилхан хүн. Энэ цаг үед энэ үйлчлэгийг хийхээр дуудагдсан л болохоос бусдаар бол яг л бусадтай адилхан хүн. Миний дотор ч гэсэн яг л бусад итгэгчдийн адил ариун сүнс оршдог. Гэсэн ч би хүн л учраас сулдраа хиврэг. Заримдаа маш их ганцаарддаг. Харин ганцаардлыг хэрхэн даван туулахыг бурхан надад зааж өгсөн. Үүнд нь би үнэхээр талархдаг. Бид ганцаардалд бууж өгөх албагүй. Түүнд ялагдаж сүрэх ч албагүй. Бас тэр хоосон орон зайг өөр нэгэн зүйлээр нөхөх гэж оролдох шаардлагагүй. Миний хувьд бүтээгч бурхантай буюу түүний хүү Есүс Христтэй тогтоосон хувийн харилцаа маань мөн намайг хайрлахаар бурхан эргэн тойронд минь өгсөн эрхэм дотны найзууд маань надад хангалттай. Учир нь би ч төгс бус сулдраа нэгэн. Тэгвэл жинхэнэ найзын нэгэн онцлог нь энэ юм. Тэр чиний алдаа дутагдал, бүтлгүйтлгээд бүхэл сул талыг чинь хардаг. Гэсэн ч тэр юу гэж хэлдгийг мэдхүү. Миний нэг сайн найз хаяа миний тухай ингэж хэлдэг. Тэрээр бүрэн ойлгохын тулд бус, харин бүрэн хайрлагдахын тулд бүтээгдсэн юм а гэж хэлдэг. Энэ үг надад үнэхээр сайхан санагддаг. Өөрөөр хэлбэл жинхэнэ найз нөхөрлөл гэдэг бол заримдаа өөр хоорондоо бүрэн сайн ойлголцохгүй байсан ч бие бинийгээ байгаагаар нь хүлээн авч хайрладаг тэрл нөхөрлөлийг хэлж байгаа юм. Бид бүгдд өөр өөрийн гэсэн сул тал, мөн дутагдaltaй талууд, давуу талууд ч бий. Харин чи зөвхөн төгс хүнтэй л нөхөрлөн гэж бодож байгаа бол хизээч хинч тийм найзыг олж чадахгүй. Бас өөрөө хизээч тийм найз байж чадахгүй. Учир нь төгс хүн гэж байхгүй. Гэхдээ жинхэнэ нөхөрлийн тухайд онцгой нэгэн зүйл бий. Тэд биднийг бурхан руу илүү ойртоход л тусалдаг юм.
Бидний эргэн тойронд бурханлаг найз нөхөд биднийг хүрээлэх үед бид яадаг гэж бид өөрсдийнхөө дотор буй бурхны хүч чадлыг илүү ихээр мэдэрдэг юм. Бид түүнд илүү итгэж, илүү найдаж чаддаг. Үүн дээр нэмээд найз нөхөд маань биднийг үгээрээ, үйлдэлээрээ заримдаа зүгээр л хамт байгаагаараа урамшуулан босгож байдаг юм. Тэгэхээр бидний хувьд хамгийн түрүүнд ганцаардаж байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх нь. Хоёрдугаарт бид бүтээгч бурханд итгэж, түүний хүү Есүс Христэд итгэж, түүнтэй хувьчилсан харилцааг тогтоох ёстой байх нь. Гуравдугаарт бид бурханлаг найз нөхөдтэй болох хэрэгтэй байх нь. Тэгвэл хамгийн сүүлд буюу дөрөвдүгээрт бид Библийн үгнээс зуурч сурах хэрэгтэй. Библийн зарим ишлүүдийг цээжилж, хүнд хэцүү цаг үед, ганцаардсан үе ирэх үед тэр ишлээсээ зуурч, өөртөө хэлж, өөрийгөө ятгах, өөртөө сануулж, өөрийгөө босгодог байх хэрэгтэй. Бидний амьдралд ганцаардан гуниглах үе цөөнгүй тохиолдно. Тэгвэл та яах ёстой вэ? Хэрвээ та ганцаардалд бурханлаг байдлаар хандах юм бол ганцаардал чинь таныг бурхан руу хөтлөх зам болно. Хэрвээ ганцаардалтаа зөв хандаж чадвал таны бурхантай харилцаа чинь урд хожид байгаагүйгээр гайхамшигтайгаар өөрчлөгдөх болно. Улмаар бурхны агуу хайрыг, бурхны агуу арга замуудыг улам илүү таньж мэдэх болно гэдэгт итгээрэй. Эцэст нь би нэг зүйлийг хэлмээр байна. Хэрвээ та ганцаардалд автан шаналж байгаа бол танд бурхан эцэгтэй хандан гуйн залбирах боломж хизээд нээлттэй байгаа гэдгийг санаарай. Та түүний өмнө очиод хэлхийг хүссэн бүхнээ чөлөөтэй хэлэх бүрэн боломжтой. Та бурхны өмнө очиод бурхан эзэн минь ээ, би ганцаардаж байна. Би өвдөж шаналж байна. Бурхан минь, та энэ мөчөд надад ямар их хэрэгтэй байгааг минь мэднэ. Та намайг хизээж ганцаардуулахгүй, орхихгүй гэж амласан. Таал цор ганцаараа надад бүрэн хангалттай гэж та амласан. Тиймээс та яг одоо намайг ганцаардлаас минь гаргаж, та надтай харилцаж, намайг тайвшруулж, надад амар тайвнаа өгөөч хэмээн залбирах боломжтой. Үнэхээр ийхүү залбирах үед бурхан биднийг тэнхрүүлэн босгодог юм а. Тэрч бүхэл үнэхээр хүнд хэцүү цагт бурхан өөрөө намайг тэрвэрн тайвшруулж байгааг би олон удаа мэдэрч байсан. Учир нь бидний бурхан бол биднийг хайрладаг бурхан. Тэр өөрийн хүүхдүүдийг ганцаардуулан шаналаасаа гэж хүсдэггүй юм. Тиймээс ганцаардан шаналсан үедээ та ганцаардаж байгаагаа хүлээн зөвшөөрч, мөн бурхан ба Христэд итгэх итгэлээр дамжуулан түүнтэй харилцах хувьчилсан харилцаагаа сэргээж, тогтоож, барьж байгуулж ихэл. Мөн түүний тусламжтайгаар бурханлаг итгэлийн найз нөхөдтэй болж, түүний үгнээс зуурч, түүний үгээр өөрийгөө босгож, мөн түүн рүү хандан чин сэтгэлээсээ залбирэн гуйдаг байх учиртай юм. Тэр цагт бурхан таныг тэнхрүүлэн босгох болно. Улмаар таны ганцаардсан, зовсон байдал чинь харин эсрэгээр агуу бурхныг таньж мэдж, түүний хайрыг мэдрэхэд, түүний амьд оршихуйг мэдрэхэд гайхамшигтай боломж болон хувирах болно. Тиймээс та эхлээд ганцаардаж байгаагаа хүлээн зөвшөөр. Бурхан ба Христэд итгэж түүнтэй харилцаагаа зузаатга. Эндээс л бүх зөв алхам эхэлнэ. Тэгээд түүнийг танд амласан бүхнээ үйлдэх болно гэдэгт итгээрэй. Тэгвэл та ганцаардсан, зовсон тэрл мөчүүдээ таныг нөхцөл болзолгүйгээр хайрладаг Бурхан эцгийн гарт тэврүүлэх гайхамшигтай мөчүүдээр солих болно. Бурхан биднийг ганцаардалдаа автаж шаналж амьдраасай гэж хүсдэггүй. Тиймээс ч биднийг ганцаардуулахгүй тулд бидний хүн нэг бүрийн дотор ариун сүнсээ өгсөн. Иннээс гадна тэр биднийг бурханлаг найз нөхөдтэй болоосай гэж хүсдэг. Тиймээс биднийг бие биенээ зоригжуулж хамтдаа итгэлээр өсөөсэй гэж хүсдэг. Тиймээс доктор Стенлийн зөвлөгөөг хүлээн авч ганцаардлаас ангижрахын тулд бурхан руу ойртоорой. Бас бурханлаг найз нөхөдтэй болоорой. Эдсийн дүндээ бидэнд юу ч тохиолдсон байлаа гэсэн бурхан бидэнтэй үргэлж хамт гэдэгт бид бүрэн итгэлтэй байж болно. Дуулал 27-гийн 5-д учир нь зовлонгийн өдөр тэр намайг асартаа далдлах болно. Майхныхаа нуувчинд намайг нуух болно. Тэр намайг өндөр хадан дээр гаргана хэмээн тунхагласан байдаг. Бас цаашлаад 7-10 дугаар ишлэлд сонсооч эзэн дуу хоолоогоороо би хашгирна. Намайг нэгүүлсэж надад хариулаач. Миний царайг эрен хайцгаа гэхэд зүрх минь танд эзэн царайгт нь би ирж хаа юу гэв. Царайгаа надаас бүү нугаач. Зарцаа хилэндээ бүү орхиоч. Тусламж минь та байсаар ирсэн. Бүү хаяач, бүү орхиоч намайг.
авралын минь бурхан. Эцэг эх минь намайг орхиход эзэн харин намайг авна хэмээн бичигдсэн байдаг үлээ. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрэлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.